Монгол Улсын засгийн газар эхний 100 хоногтоо төрийг хохирлгүй болох ажлыг эхлүүллээ. Энэ шарууданд хүрсэн юм. За энэ хүрээнд өр төлбөрт хураагдсан хөрөнгийг эргэлтэнд оруулах ажлын эсхийг байгуулав. Авилгатай тэмцэх газар, хууль зүйн дотоод хэргийн яам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг төрийн хохирлыг барагдуулах ажлыг шуурхай эхлүүлээд байна. Төрийг хохирлгүй болох ажил эхлэх болсон шалтгаан юу вэ? Монголын төр бусдаас 1.7 их найт төгрөгийн авлагатай байна. Харин энэ хөрөнгийг татан төлрүүлж төрийн санд орлого болох ажил зарсан байдалтай хариуцсан албан тушаалтнууд нь эсвэлтгөө үзүүлж эд хөрөнгийг үнгүүдүүлсээр олон жилийг дамжээ. За 1.7 их найт төгрөг гэдэг бол Монгол улсын бүх хүүхдэд 1 жил олгох мөнгөнд тэтгэмжтэй дүйцэхүйс хэмжээний хөрөнгө юм а. За үүнийг төрийн санд татан төлрүүлж эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах бодлогыг засгийн газар зарласан. За бодлого шийдвэр цаасан дээр бус бодисоор ажил бол эхнээсээ хураагдсан 2 давхар барилгыг цэцэрлэг болгохоор зэхэж байна. За улс татан богдсон болон үйл ажиллагаанд доголдсон 3 банкнаас нийт 483 тэрбум төгрөгийн авлага авна. Мөн хөгжлийн банкны 27 зээлдэгчийн 1.3 их найт төгрөгийн чанаргүй зээлийн үр авлага бас бий. За одоогоор өр төлбөрт авсан 252 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 85 барилга байна. За энэ бүх хөрөнгийг бүртгэн үнэлгээ хийж дуудлага худалдаанд оруулах, шүүхийн шийдвэрээр өрийг нь төлөвлөх, банкны өрөнд ирсэн баригдаж дуусаагүй барилгуудад дахин үнэлгээ хийх зэрэг олон арга замаар өмчтөө жинхэнэ утгаар эзэн сууж олон нийтийн эрх ашгийг хангана. За ерөнхий сайд замдагч нарын энэ шийдвэр албан тушаалтнуудыг цочров. Олон жил дөрвтэй сөхөгдөөгүй асуудал олон нийтэд ил болж, эсвэлтгөө үзүүлж нийтийн хөрөнгийг зарцаасан албан тушаалтнуудыг шалгах ажил давхар өрнөж байна. За дараагийн асуудал.